Түүгээр хамгийн надад Таавд дүнцэт нөө. За. Сайн байна уу? Сайн. За, сайн явж ирсэн үү? Тэгэхээр өөрийнхөө оролцсон тэмцээнийхэн талаар мэдээлэл өгөхгүй өөрөө бас хичнээн орны ямар хүмүүстэй оролцоод өнөөдөр ямар өрөлд нь ямар амжилтыг үзүүлээд ирж байгаа энэ талаар мэдээлэл өгөхгүй. Ер нь бол 2013 оноос мэргэжил сургууль үйлдвэрлэлийн төвд 1 жилийн ангиар төгссөн 14 онд төгсөөд одоогоор захир болгон салдааны Должин сүрэн гэдэг хэвстэй ажиллаж байгаа. Миний анхны багш. Тэгээд 2016 оноос бол 19 хоног хүртэл тасралтгүй аймаг бүс дүүрэг гээд улсын аврагт олцсон. Саяны орсон дэлхийн авраг бол миний 9 дахь тэмцээн байсан. Тэгээд нэг ялангуяа энэ дундаа багштайгаа хамт олсон. Манай багшийг болохоор Таны гинх ял гэдэг Монгол улсын мастер өссөн байдаг. Багштайгаа нэг дивжин дээр одоо улсын аврагт олцоод үнэхээр баяртайсан. Тэгээ нийт баг бүрэлдэхүүн бол Монголоос бол 22 хүн оролцсон. Ер нь эмэгтэй баг өсчин гоо сайхан гээд ер нь бол тийм. Манай хөлт болохоор 5 хүн байсан. Тэгээд ер нь бол орны хувьд л их олон оролцсон юм байлээ. Ер нь бол яг манай төрөл болохоор оролцож байгаа хүмүүс нь болохоор ер нь бол яг нэг юун дээр хахад 50-аас 60 хүн байт юм лээ. Яг нэг одоо 30 минутанд хахад нэг төрөл дээр нь бол тиймдэл орны хувьд л байсан. Тий, яг оролцсон төрөл маань болохоор эрэгтэй карате, эрэгтэй классик гэсэн төрөл байсан. Тий. Манайх болохоор юу вэ? Ихтэй багаараа мөнгө медаль авсан байгаа. Тэгээд Монгол Улсын мастерс Алтан шагаа гэдэг ах маань ганцаарсан төрлөөр мөнгө авсан байгаа. Тэгээд нийт баг төрлөөр нь болохоор багийн төрлөөр авсан байгаа. Өөрөө ч хувьд болохоор багаар мөнгө медаль авсан. Тий. За тэгээд энэхүү тэмцээнд оролцоход бас ах トゥ хамаатан садан одоо хамт олон гэдээ бас тусалж тэмцсэн хүмүүс байгаа бох. Тэдэндээ хандаж бас талхал. Тийм мэдээж аав ээж хоёртоо их маш баярлалаа. Тэгээд бас энэ нь бол улсын авраг малчин мөнхөрдөн гэдэг ахтаа баярлалаа. Тэгээд Баянгор аймгийнхаа гал дарагтаа тэгээд Түмэн Баянгор аймгийн холбооны дарга болмогчтой болон өсчин гойсоо ганцтай бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ ах トゥ хамаатан садан бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээ нэг асуулт байна. Тэгээ одоо мэрэгжил бүхэн сайхан гэдэг эзэмшиж чадах юм бол бас амжилт үзүүлэхийн тулд жишээ бол өөрөө болж штэ тийм ээ. Тэгэхээр одоо залуучууд дандаа ихтэй сургууль төгсөх ч юм уу тийм ийм боловсролын чиг хандлагыг сонгодог бас энэ цаг үед өөрөө бас тэдгэр хүмүүст хандаж бас юу гэж хэлмээр байна. Ер нь бол одоо залуу хүмүүс ер нь бол зорилготой хүрэхин тулд ер нь бол явсан дээр би одоо бол ер нь цаашаа дээр нь хаад ингээд дэлхийн аврагтаар энэ явна гэж бодож байгаа. Их нь бол их юм сурдгийм байлээ. Ихээр нь ер нь л их юм сурдгийм байлээ дээ. Төвчээр юу шаардна. Ер нь л яваасаа л гэж бодож байна. Ер нь залуу хүмүүс л. Бүргээ танилцуулахгүй хэний юм. Нам Батнасангийн уган цэцэг гэдэг Баянгор аймаг Бөмбөр сумд төрсөн. За яг мэрэгжлийн цол гэхээр одоо яг зэрэг үү? Зэрэг тийм. Одоо бол 3 дахь зэрэгтэй байгаа. Тий. Мэргэжил юунд төгссөн 3 дахь зэрэгтэй байна. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Энэ Батнасангийн уган цэцэг гэж хүүхэд манай ангид 2012-аас 13 оны хичээлийн жил 1 жилийн ангид төгссөн. Сурч байгаа хугацаанд бол их ямбаа ийм одоо сонирхолтой мэрэгчтэй сонирхолтой юм хөхтэйсэн. Тэгээд сургуулаа төгснөөс хойш одоо аймгийн тэмцээнүүд, улсын тэмцээнүүдэд оролцоод одоо дандаа шагналт байранд орж төрөө байсанд багш үнэ өгөх бахархаж байна. Тэгээд одоо энэ том тэмцээнд дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд ороод ийм том шагнал аваад ирсэнд нь одоо маш их баяртай байна. Тэгээ манай хүүхдийг одоо дэмжиж манай аймгийн өсчтийн холбоо гэсэн ажилтдаг эцэг эхчүүд нь их хоёр нь их анхаардаг. Тэгээ сурч явах үед нь бол эмийн бас их хийж дадлагжуулж хүүхдийнхаа гараа хөлийг одоо маш сайн хөдөлгөж байна. Хүүхэд сайн сурсан байна гэж хүүхдийнх урам хайрладаг. Тэгэж үсээх угаалгадаг тийм байсан. Тэгээд эмээд нь бас баяр хүргэе. Тэгээд энэ хүүхдтэй одоо цаашлахын ажилд улам их амжилтыг хүсье. Тэгээ багш өнөөдөр маш их баяртай байна.
Тэгэхээр та бол бас мэрэгжлийн сургалт үйлдвэрлэл тэр дундаа энэ өвчин гоосчийн мэрэгжлийг одоо ингээд залуу үеийнхэнд бас эзэмшүүлж байгаа энэ ажлыг гаргаж чинь. Нэг хэсэг мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр хүмүүс их дайжиж тойрж явдаг байлаа. Эргээд энэ мэрэгжлийн чухал ач холбогдолтойг залуучууд ойлгож эхнээсээ амжилтыг гаргаж улс орондоо төдийгүй дэлхийд бас энэ амжилтууд бий болж штэ тийм ээ. Тэгэхээр энэ мэрэгжлийн боловсролтыг энэ сургалт боловсролтыг эзэмших ач холбогдлын талаар та манай үзэгчтэй бас нэг энэ шин залуу үеийнхэнд бас уриалж бас энэ мэрэгжил сайхан шүү гэдгийг бол эхнээсээ харуулж байгаа энэ цаг үед бас та өөрийнхөө бодлыг бас хуваалцах байх шиг байна тийм ээ. За тэгэхээр зэрэг одоо сүүлийн үед бол мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ороод одоо гадан байгуулж гин одоо бүтээн байгуулалтыг хийж гин гэдгийг бол одоо сүүлийн үеийн хүмүүс бол ойлгож эхэлсэн. Нэг хэсэг бол ойлгодгүй байсан. Тэгээ одоо бол ойлгож эхлээд одоо ингээд анхныхын жишээ одоо хүүхдүүдийн одоо амжилт гаргаж байгаа юм жишээнүүд байна. Тэгэхээр зэрэг ер нь мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэдэг бол хүүхдийг одоо залуу үеийг бол яг одоо баялагийг бүтээдэг одоо гараараа бүтээдэг ийм бүтээгчдийг бэлтгэдэг бүтээгчид өөрсдөө одоо зур сонирхлоор орж иж тэр сонирхсан мэрэгчлэрээ одоо бүтээн байгуулалтыг хийж ингэж байгаад нь одоо багш хүний хувьд баяртай байдаг. Тэгэхээр сүүлийн үед бол хүмүүс маш их ойлгож одоо мэрэгжлийг зөв сонгож орж ирж байгаад нь бол баяртай байдаг. Тэгээд цаашдаа бол залуучууд бол мэрэгжлийн зөв сонгоод өөрийнхөө одоо сонирхсан өөрийнхөө зорьсон мэрэгжлийг сонгоод сайн ажиллах юм бол одоо ийм сайхан амжилтанд хүрдэг юм байна гэдэг жишээ бол манай энэ одоо уган цэцэг шаваар одоо илэрхий байна гэж хэлэх байна. За. Хаваа юм. Дэмжиж тасалж явдаг хүчтэй халбаа өдөр надаас. Баяр. Ацгаадаг. Дэмжиж юм хаяа. Ангамсаг дарах нэсэг жимс хоногоолаа гэдэг юм үргэлж эхлэсэн тэгээд өөрөө ирээд бас апил мэдээж онаа гэдэг бас хэлсэн байна. Цомон болохоор Монгол улсын улстай буюу төвчин сүрэн дарагтай хадгалуулт юм байна. Нэг үндэ явсан. Тэгээд 3 жил болсон. Түрүү явсан уу? Эмэгтэйгээр